За гişүүд өдрийн мэнд хүргэе. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгаль орчны зөвлөл болон төсөл хэрэгжих газар нутгийн багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулдаг байх нь бол зайлшгүй шаардлагатай. За энэ хууль дээр 7-гийн 14-т 10 хоног засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөн тооцно гэсэн ийм заалт орж байгаа юм байна те. Тэгэхээр бол энэ бол болохгүй. За ийм учраас энэ хуулийг бол энэ удаа дэмжиж хэлц хэсгийг нь дэмжиж ажлын хэсэг гаргаад ажиллаж болох одноо сайда. Ажлын хэсэг гаргаад тэгээд тэн дээрээ ингээд гишүүд оролцоод бүс болгоноос гишүүд оролцоод ингээд явал цаашдаа их зүгээр болов уу гэж бодож байна. Тэгээд энэ дээр оруулж ирсэн төсөлд чинь одоо өөрчлөлт орж болно тийм ээ. Тэгээд энэ дээр нэг хариулт хэлээд гэж ажлын хэсэг гаргаад хэдийн хугацаанд ажиллаж болох уу? Энийг бол одоо ултай суурьтай ажиллах хэрэгтэй байна, судлах хэрэгтэй байна. Хилцүүлэг явуулах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр хариулт авъя. За юу яа? За их хурлын гишүүдээс ер нь нилээдгүй саналуд байна гэж байгаа учраас ариун хур дарга бэлтэж байгаа асуултанд хариулахад хэр худаан ажиллаж болох вэ? Хэр хэмжээнд өөрчлөлт оруулж болох вэ? Ажлын хэсэг хэрвээ гараад улсын хурлаас ажиллавал улсын хурлын гишүүдийн зүгээс гэж байна. За эхлээд одон төвийн сайд хариулчаа тэгээд дараа нь ахин ариун хур дарга хариулах гэж. За Сэдвэр жигшүүнд баярлалаа. Бас энийг хэлц хэсгийн дэмжиж ажлын хэсэг ажиллая гэдэг дээр. Тэгэхээр өмнө нь жишээлхэд би эрүүл мэндийн даатгалын хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхад бас нэг бараг 2-3 жил ажиллаж исэн. Гэр бүлийн тухай хууль дээр ч гэсэн бас 2 жил тэрэг ажиллаж исэн. Энэ дээр бол одоо юу гэдгийг заавал тэтгэн сарын дотор хийх ёстой гэсэн юм бол одоо ажлын хэсэгт бол байхгүй хаа. Тэгэхээр манай гишүүд энэ асуудал дээр өөрсдөө ажлын хэсэг даргаа сонгоод ажлын хэсэг дэд хэсэгтэйгээ хамтраад ажиллах юм боломжтой. За тэр Сэдвэр жигшүүний 10 хоног гэдэг бол хэтэрхий бага байна гэдэг дээр бол болно. Энийг өөрчлөөд хуучин хуулиндаа бол 30 хоног байсан. Тэгэхээр яг хоо ер нь энэ хугацааг бид нар бас багасгахыг гэдэг үднээс нэг 10 хоног оруулсан. Тэгэхээр энэ 10 хоногийг одоо нэмэгдүүлээд өөр хоногийг бол бид нар бол ажлын хэсгээр их хурл чуулганаараа яриад шийдэж болох хаа. Хамгийн гол нь энэ бол бас нэг зөвхөн уулуурхайн компаниудтай холбоотой бас хууль биш юм аа. Би түрүү хэлсэн бүхэл бизнес эрхэлдэг хүмүүс одоо холбоотой хууль учраас хурдхан шиг тэр ангиллыг гаргаад яахаарахгүй тэр одоо байгаль орчинд хүчтэй нөлөөлөх гээд байгаа хэсэг дээр нь ажилласан шиг ажиллаад шаардлагагүй юмуудыг бол зүгээр цахимаар мэдээлэл зөвшөөрөл шаардахгүй одоо явуулцдаг болёо гэж байгаамаа. Яагаад тэгэхээр ер нь манай улсад энэ олон гарын үсэг энэ хүнд суртал бол бас их байдаг гэж одоо манай бизнесийнхнаас байнга манай яамн дээр гомдол ирдэг. Ялангуяа энэ байгаль орчны үнэлгээний хууль дээр бол дандаа танаа яам бол энэ бизнесийг гацаадаг гэдэг. Гэтэл манай яамн дээр 700-аас 800 одоо ийм үнэлгээ хийх одоо хүсэлт ирдэг. Энийг одоо нэг 8 хүн хурдан шуурхаа одоо хийх гэхээр алдаа оноо гардаг хүндрэлтэй зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энэ бол аль болохоор бас нэг ангиллаад хурдан шуурхаа хэсэгт нь хурдан шуурхаа үйлчилье. Аль болохоор хурдан бид бас цахимжилт руу шилжиж үед нь шилжүүлье гэсэн юм зүйл байгаа. Багийн иргэдийн нийтийн хурал бол гол нь тэр хугацааг бас нөгөө хуулиар зааж өгөхгүй болохоор хугацаагүй болгочихсон, ажлын албагүй болгоцсон. Тэгэхээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга нь өөрөө энэ олон хүнээ цуглуулад, хуралдуулад ингэхэд бас хүндрэлтэй байд юм шиг байна. Тэгэхээр энэ хууль бусад хуульдаа ч гэсэн бид бас өөрчлөлт оруулад ингээд явах бол бас бүрэн боломжтой байгаа. Тэгээ би гишүүдийг бас конопондо хүрэхгүйгээр энэ хуулийг дэмжиж их хурлаа ажлын хэсэг гаргаад одоо хэдэн жил ч бас ажилласан болно л гэж одоо үзэж байгаа. Тэгээд нэмээд шинэ бас дэгээр ямар болсон тайлбарлалчгүй. Тэгээ улсын хурлын тамийн газрын тэргүүн дэд дарга ариун хур хэр удаан хэлцгөө ямар төвшөнд өөрчлөлт хийж болох вэ? Энэ тухай хуулийн дагуу.
Хариу урд даргын микрофоныг өгье. За, чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу төслийг хил зэхсгийг шийдвэрлсэний дараа төслийн хилцүүлэлт бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар байгаа. За, ажлын хэсэг ажиллах хугацаа байнгаараа төслийг хилцүүлэх бэлтгэх тусгаалсан хугацаа бол байхгүй. Энд бол яг хуулиар батлах хугацааг заагаагүй төсөл. Хилэлцэх хүрээ хязгаарын тухайд бол чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 4-р зүйлээр нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд бол хууль санаачлагчийн яг өргөн барьсан хүрээнд төслийн зүйл заалт хэсгийн хүрээнд яг нэмэлт өөрчлөлтийн санал гарах боломжтой байгаа. Тэр хүрээнээс хязгаар хайлсан санал дүгнэлт мөн тэр төсөл тусгагдаагүй бусад төсөл өргөн мэдүүлэхтэй холбоотой тийм өөрчлөлт оруулахыг оргилж байгаа. Улсын хурлын дэд дарга бүрд орж гормын санал гарах. Үг хэлэх. Микрофоныг нь өгье. За зарим нэгэн гишүүд бас